Гэхдээ нийслэл хоттой төв замаар холбогдож, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Дархан уул аймагт хүний амнаас эрүүл мэндийг хамгаалах асуудал сул байна. Хэрвээ дүн тавих болбол муу гэсэн үнэлгээ өгнө гэдгийг Дархан уул аймгийн иргэд хэлж байна. Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлэг аймгийнхаа хүн амаас гадна Сэлэнг аймгийн 7 сумын иргэдийн эрүүл мэндийг хянаж нийтдээ 150 гаруй мянган хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулатороор ганцхан сард 75 мянган хүн үйлчлүүлж, тасагт нь 15 мянган хүн хэвтэ эмчлүүлдэг. Харин онцлогооны нэр төрөл зүйтэйгөөс болоод сэтгэлд хүрсэн үйлчлэгээ авч чаддаггүй. Дээрээс нь эмч нарын зан харилцаа муу байдаг гэдгийг иргэд хэлж байсан. Эмнэлгийн туслах рууг аваадсан байдгүй шүү дээ бид нар. Тэгэл хувийн эмнэлэг нарийн хурдан шуурхал байдгийн. Тэгээд яхаа төлбөр нь өндөр боловч хувийн эмнэлэгт очиод үзүүлэх шинжилгээгээ хурдан өгчих нь хэвтээд эмчлүүлсэн ч арай л үр дүнтэй эмчлэх юм шиг санагддаг шүү дээ. Нэг хүүтэй 35-36 хүрч байгаа. Тэрээс давсганы аппаресэнд орчоод тэгээд одоо шээсэн садчихад айгүй олон жил болж ерөөсө хаалт тогтож өгөхгүй. Ийм залт байхгүй гэх юм. Тэгээд хотын эмчд үзүүлэхээр энэ чи бөөрн муу юм байна, төрөө булчирхаан муу юм байна, бүх юм танаа дархан чи яач тээ. Нэг эмчид ойролцоогоор 3 мянган хүн үзэх шаардлага гарч ачааллыг 3 дахин ихсгдэг байна. Гэхдээ ачаалал их байгаа нь чанаргүй үйлчлэгээ үзүүлэх шалтгаан мөн эсхийг нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээс авсан юм. Хүн яг чанар стандартын шаардлагаас өнөөдөр норм твөөр юм хийгээд явдаг бол тэр үзлэг сайн, тэр хүний сэтгэл ханамж өндөр байх ёстой. Гэтэл үнэхээр үзүүлэхэд байдаг бид нэг эмчийн ачааллыг нүхээр дийлэхгүй байгаа юм чинь одоо ардандаас хүн хоцорж байгааг үгүйсэхгүй. Хүний амнаас эрүүл мэнд үнгүүдэх ёсгүй. Олон жил хаашаа сандсан эмнэлгийн үйлчлэгээ, харилцаа муутай эмнэлгийн ажилчдын талаар шүүмжиж ирсэн. Гагцхүү үр дүн нь гарахгүй муу нэрэндээ дүжирчгөөд байгаад л асуудал байна гэдгийг иргэд хэлж байна. Тоног төхөөрөмжийг шинжилэн эмнэлгийн төсөв хөрөнгийг нэмэгдүүлэхдээ биш, хамгийн гол нь эмч мэргэжлэнүүдийн өвчтнүүдтэй харилцах хандлагыг өөрчлөх болсныг ч албаны хүмүүс онцолж байсан. Дараагийн мэдээ мөн эрүүл мэндийн салбартай холбоотой. Шаастны улсын 3 дугаар төв эмнэлгийн ахлах сувлагч нар КОП сургалтанд хамрагдаж байна. КОП сургалт гэдэг нь үйлчлүүлэгчдэд чиглэгдсэн үйлчилгээний үр дүнтэй үйлчилгээ гэсэн үг юм. 2013 онд чанарын жилийн хүрээнд үйлчлүүлэгчийн хэрэгцээг үндэслэн чирэгдэлгүй, өвчтний аюулгүй байдлыг хангах замаар эрсдэлгүй ажиллагаа үзүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Шаастны улсын 3 дугаар төв эмнэлгийн сувлагч нар эрүүл мэндийн сайдын сувлахын тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги, байгууллагын хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан сувлахын тусламж үйлчилгээг хөгжүүлэх бодлогыг боловсруулан түүний дагуу 6 зорилт төвшүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд сувлагч нарын ёс зүйн харилцаа, хандлага ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг шаталсан хэлбэрээр явуулж байна. Цаашид сувлагч нарыг мэрэгшүүлэх, чадварлаг мэрэгжилтэн бэлтгэх зорилгоор энэ үйл ажиллагааг улам эрчимжүүлж ажиллахаар болжээ. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж тэдэнд одоо байгаа асуудлыг одоо хэрэгцээ шаардлаганд нийцүүлсэн тэдэнд одоо үнэхээр өнөөдөр ийм юм хэрэгцээтэй байна гэсэн асуудал дээр нь тулгуурсан ийм тусламж үйлчилгээг үзүүлэхэд одоо олж чиглэгдсэн байгаа. Үйлчлүүлэгчдийн, эмчлүүлэгчдийн хэрэгцээнд шаардлаганд тулгуурлагдсан одоо эмнэлгийн суйлахын тусламжийг яаж үзүүлэх вэ? Өөрсдөд тохиолдож байгаа бэрхшээлийг яаж арилгах вэ? Өөрсдөд байгаа нөөц боловсролыг хэрхэн ашиглаж суйлахын тусламжийг хүн бүхэнд жигд хүртээмжтэй хүргэж богино хугацаанд илэршүүлж эдгэрүүлж сэтгэл санааны дэм өгөөд хурдан эдгэрж эрүүл болж гаргахад нэлээд их тус төхөмтэй сургалт боллоо гэж би бодож байна. Шаастны улсын 3 дугаар төв эмнэлэг нь зүрх мэдрэлийн төв болон лавлгаа төв эмнэлэг болж өргөжиж байгаатай уялдуулан сувлагч мэрэгжилтэн чадваржуулах, мэрэгчсэн сувлагч нарыг бэлтгэх ажлын төлөвлөлтийг бодлогын түвшинд хийж эхлээд байна. Хүн сувлагч нарыг хийдэг ажлын жагсаалт, хөтлөгдөх бичиг баримтуудыг шинжилэн боловсруулж батлуулжээ. Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Нүүдэлчний өв соёлын салшгүй нэг хэсэг нь уйгуржин Монгол бичиг юм. Түүх соёл яс уламжлалан залуу хойч үедээ таниулан сурталчилж хайрлан хамгаалах сэтгэлийг төрүүлэх зорилгоор бичиг соёл төвийнхэн Монгол бичиг, каллиграф, бэхэн зургийн Монгол бахархал үзэсгэлэн гаргаад байна. 13 дугаар зууны үед татар тунгаа нэрт бичгийн хүн Монгол үсгийг зохиосон гэж судлаачид үздэг. Тэр цагаас хойш Монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгосон гэж Монголын нууц товчоонд дурдсан байдаг. Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх соёл уламжлал, ёс заншлыг манд бидний амьдарч буй эрен хүртэл тээж авчирсан оюуны үнэт өв нь Монгол бичиг гэж тус төвийнхэн хэлж байлаа. 6 нууц товчоо маань болохоор нэг юм 140 хүрч 360 хэмжээтэй муутуу цаастай 5 мм-ийн зайтай ингэж багтаасан. Ингээд багтаад нууц товчооны 10% бүлэг ерөөсө бүтнээрээ багтаж байгаа. Тэгээ энэ бичгийн тулд нэлээд удаан сууж бичнэ. Тэгээ ийм онцлогтой
Анх удаа гарч байгаа Монголд энэ нууц. Монголын их хөдөлгөөн судар нууц тавьчаараа Монгол монголчууд бид бахархъя тийм ээ. Тэгээд залуучууд энийгээс монгол бичгээр сурыг, монгол бичгээр ийм уран бүтээл төрөе тийм ээ. Залуучуудаа бас тийм энэ бахархал болгож гаргаж байгаа. Монголын нууц товчоогоор бичиг соёл төвийн уран бүтээлчид сүүлийн 2 жилийн хугацаанд Тамгат, Их Монгол, Түүхэн цаг, Хүлэгбаатар руу Шүтэн, Тэнгэрийн хас нэртэй нууц товчоог бүхэлдэн багтаан уугарч монгол бичгээр бичсэн 6 бүтээл төрөвжээ. Эдгээр бүтээлүүдээс гадна бэхэн зураг, каллиграфийн бүтээлүүдээ уг эцэглэнгээрээ нийт төлөвлөж байна. Бэхэн зураг одоо уран бичлэгтэйгээ ерөн хэр хосолт юм. Тэгээд хоёулын л одоо бэхэр хийж авч байна. Тэр ажиллагаа ерөн тэгээд зурагчсан дүрсүүд нь тэрийн үйл явдлууд нь ер нь нэлээд тодорхой хаалт бодож байна. Энэхүү үзэсгэлэн маань их Монголын үндэсний монгол бичиж уран бичгийг гаргасан байна. Тэгээд бидэрт бол өвөг дээдсээс уламж ирсэн энэхүү бичиг маш их таалагдсан. Үзэсгэлэн сарын 25-ны хүртэл уран зургийн галерейд бүтэн 7 хоногийн турш тавигдах юм байна. Орон мэдээ үргэлжилж байна. Монгол Улсын засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлж иргэдийн амжиргааг дээшлүүлэх зорилтын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа. Тэгвэл Швейцарын бизнес эрхлэгчдийн олон улсын сүлжээ байгууллагаас манай улсын жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа иргэдэд зориулан шат дараатай сургалтыг зохион байгуулж эхлээд байна. Швейцарын BPN байгууллагын чадварлаг гар үйлдвэрлэл жижиг бизнес эрхлэгчдийг сонгоо үйл ажиллагааг нэрвэгжүүлж, өөрийн орны болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байгууллага болоход нь дэмжлэг үзүүлж, тодорхой үе шаттай сургалтыг зохион байгуулдаг. Ингэж жижиг бизнес эрхлэгчдийг дэмжснээр тогтвортой ажлын байрыг бий болгох нөхцөл бүрд нь энэ нэргээд Монгол улсын эдийн засагч хувь нэмрээ оруулна гэж үздэг юм а. Implizieren etwas negativ, etwas Schlechtes. Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид потенциал өндөртэй, гэвч маш олон нөөц бололцоо байгааг олж харж төдийлөн чаддаггүй. Мөн ихэнх нь амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа том компаниудаа өөрсдийгөө зүүрлээд айлуулах амархан амжилтанд хүрэхийг хүсдэг. Гэтэл тэр том компаниуд мөн л багаасаа өксөх замаар явж ирсэн шүү дээ. Манай Швейцар улсын хувьд ч мөн адил үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 99% нь буюу хөгжлийн гол түлхүүр нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй байдаг. Сонгогдсон бизнес эрхлэгчид 4 жилийн туршид жил бүр семинарт хамрагдаж, Швейцарын туршлагатай мэргэжилтнүүдээр хичээл заалгана. Семинарт хамрагдсанаар макро эдийн засгийн талаар эмх цэгцтэй мэдлэг олж авахаас гадна сургалтын агуулганд бодит байдал ойр байдаг учраас сурсан зүйлээ амар хэлбэр хэрэгжүүлэх боломжтой талаар сургалтанд оролцогчид ярьж байна. Одоо тэр олон бизнесийн байгууллага, амжилттай бизнесийн байгууллагыг одоо үүсгэсэн улсын сургалт нь хүмүүст маш энгийн, ойлгоход хялбархан одоо энэ сууж байгаа бүх бизнес эрхлэгчдэд бол их тийм одоо өгөөчтэй сургалт болж байна гэж үзэж байгаа. Олон бизнес эрхлэгчид харамсалтай замынхаа талаас гол ажлаа хийчихэд буцдаг гэж хэлж байсан. Бидний хувьд бол мэдээж энэ одоо зааж өгсөн зүйлээр нь тулгуурлаад цаашдаа хэдийгээр хүнд байсан ч гэсэн үргэлжлүүлэе гэж бодож байгаа. Бизнесийн удирдлага, санхүү менежмент, маркетинг, хамт олонний удирдах гэсэн үндсэн 4 семинараас сургалт бүрдэж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийн татвар, гаалтай холбоотой асуудлууд, төслийн менежмент зэрэг Монголын бизнес эрхлэгчдэд тулгардаг олон асуудлын талаар сургалт явуулдаг. Хамгийн гол нь энэ хөтөлбөрт сонгогдсон бизнес эрхлэгчид тоног төхөөрөмж, дэд бүтцийн зориулалтаа зээл авч болдог нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодиттой дэмжлэг болж чаддаг байна. Одоо орон нутгаас бэлтгэсэн мэдээлэл хүргэе. Өнгөрөх 7 хоногт Хинтээ аймгийн нүүрсний гол уурхайнууд болох Чандган тал болон Хавтгай нүүрсний уурхай иргэдэд нүүрс олохгүй гэсэн шийдвэр гаргасан нь Тус аймгийн иргэд тэр дундаа аймгийн төв болон аймгийн төвийн ойролцоох Мөрөн, Баян хотог сумынхан мөн Үлзий тосхны иргэд малчдыг гал алдах нь гэж сандрагсан юм лээ. Тэгвэл энэ асуудлаар аймгийн удирдлагууд орон нутагтаа ажиллаж иргэдийн санаа бодлыг сонссон бол аймгийн онцгой байдлын газар энэ асуудлаар шуурхай хурал хийлээ. Берхол компанийн Чандганы нүүрсний уурхай өнөөдрийн байдлаар гэрээт 30 байгууллагадаа нийт 3500 тонн нүүрс нийлүүлдэг. Энэ аймгийн төв Өндөр хааны уурын зуухнууд болон гэрээ хийсэн байгууллагуудад түгээгддэг байна. Харин Хавтгай нүүрсний уурхайн тухай 100 мянган тонн нүүрсийг ил талбайд гарган бэлтгэж ангилсан ч иргэд ийм нүүрсийг голж заавал уурхайн ханаас нүүрс авах гэж дайрдаг зохисгүй явдал мэдэгдээд байна. Тус уурхай өнгөрсөн намар хөрс хууль долгитой хийж чадаагүй учраас иргэдийн энэ хүсэлтийг биелүүлэх боломжгүй. Илүү тодорхой хэлбэл түлшний хомсдол үүссэн зэрэг нь хөрс хуултын төсөлд сөргөөр нөлөөлж улмаар нүүрс хомсдоход хүрсэн гол шалтгаан болсон гэж уурхайн дарга тайлбарлаж байна.
онцгой комиссоос тусгай одоо комисс гаргаж ойрын хугацаанд ард иргэдийн нүүрсний асуудлыг шийдэх асуудлыг хугацаатай өөрөг даалгавар өгöd ажиллахаар боллоо. Ер нь бол аймгийн төвийн одоо өгүүлжлтийн байдал, уурын зуухнуудын нүүрсний хангалтын асуудлуудыг бол хэвийн хэмжээнд цаашид явуулах боломжтой гэж ингэж одоо хэлцэж шийд гарлаа. Тэгэхээр цаашаа ингээд энэ асуудлыг авч хэлэлцсэн аймгийн онцгой комиссийн хуралдаанаас аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч уурхайнуудын байдалтай газар дээр нь танилцж иргэдийг нүүрсээр хангах боломж нөхцөлийг бүрдүүлэх үүрэг авсан. Энэ дагуу аймгийн уурын зуухнуудын дийлэнхийг хариуцсан Хинти ус компани Хавтгайн уурхайн ил талбай нүүрсийг татаж нөөцлөв. Харин Хавтгайн уурхай ил талбайгаас хөр суулт хийж нүүрсний нөөц бүрдүүлэх замаар иргэдийн нүүрсний хэрэгцээг хангах ажлыг энэ сарын 21-ээс эхлүүлэхээр болсон байна. Дараагийн мэдээлэл танилцуулъя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжвэл төрийн гар харж дэмжлэг авах хүний тоо буурахаар байна. Булган аймагт л гэхэд тэгш дүүрэн хөлбөрийн хүрээнд жижиг үйлдвэрлэл эрхлэгчид нэмэгдэжээ. Тэдний дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор ханган тэднийг сэргээн засах хандлага 1978 оноос дэлхийн олон улсад хэрэгжижээ. Манай улсад хэд хэдэн аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тэгш дүүрэн хөтөлбөр хэрэгжиж байна. Булган аймагт 2214 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэсэн судалгаа байдаг юм байна. Эрүүл мэндийн чиглэлээр болох сургалтандаа сурчин. Боловсрол гэхээр хүүхдүүдээ бид нар бас ингээ хамран сургалтаар явуулчин. Яг хөдөлмөр эрхлэлт нь болохоор ийм бүлгүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа. Зээлүүд чинь банкны зээлүүд өндөр хүүтэй тэгээ бид нар нөгөө хямд хүүтэйг нь бодож авдаг боловч тэр хямд хүүтэй юмнуудад хамрагдахад хэцүү байдаг. Барьцаа хөрөнгө гэдгээс өрсүүлээд бид нар бол хуримтлалаараа л бий болгож тэр ядуурлыг оруулах сангаас юу авчихсан. Зээл авчихсан. Тэгэхээр зэрэг бид нар энэ бүлгээр ажиллаж байгаа хүмүүсээс голж танаас гуйх юм юу вэ гэхээр урт хугацаатай бага хүүтэй зээл. Ер нь бүлгүүдийн үйл ажиллагаа бол маш сайн явж байгаа юм байна. Ер нь бас энэ хөтөлбөр үр дүнгээ өгч гэж харж байна. Энэ чиглэлээр одоо цаашдаа бид нар бас яг ямар төвшөнд ямар одоо төрийн бодлогыг барьж ажиллах уу тийм ээ дэмжлэг тусалцаа яаж үзүүлэх үү гэсэн сэдвээр одоо очиод бид нар удахгүй асуудлыг ярина. Тэгээд яг энэ одоо явж байгаа аймагуудынхаа сумдууд аймгийн төв дээр хэрэгжиж байгаа хөтөлбөрийн үр дүнг харж байна тийм ээ. Энэ чиглэлээр ажиллана. Тэгээд энэний дараа тодорхой шийдвэр гарах байх. За хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн санаачлагаар бүлэг ховшоо олон нэгдэж байгаач үйлдвэрлэлээ өргөдөх санхүүгийн бэрхшээл байнга тулгардаг. Бага үедээ урт хугацаатай зээл бол тэдний хувьд одоохондоо мөрөөдөл байна. Уг нь төр халамж өгөх ёстой гэж гараа хүмхэд зүгээр суугаагүй тэднийг төрийн дэмжлэгээр онилж чадвал олон өрхийн амжиргаа дээшлэх боломж орон нутагт байгаамаа. Өгшөө чи сонсоо. Юу тэр вэ? 6600 хүний 5 сарын дотор сургаж, дадлагдуулж, ажилтаа болгоно гэж зогтлаа шуугаад. Хүүгээ мэрэгчлээ ажилтаа болох юмсан. Ажил авчих юмсан гэж явдгийг хөрөх юм. Нөгөө харангаад байдаг дүүгээ дуу тий. Хөдөөдөө хотынхоо хотод хөдөлмөрийн хичээс бүртгүүлэх юм байна. Өө? Би очив ажил хийж сумаар. Зөвдөө минийх. Ажил хийвэл ам тосноо. Ажил хийвэл ам тосно. Монгол улсын хөдөлмөрийн яам. Одоо та бүхэндээ дэлхийд дахинд болж байгаа үйл явдлаас танилцуулъя. Америкийн нэгдсэн улсад өнгөрсөн оны сүүлээр ерөнхийлөгчийн сонгуул болж тус улсын 57 дахь ерөнхийлөгч Барак Обама улиран сонгогдсон билээ. Түүний тангар хөрөх ёслол энэ сарын 21-нд Вашингтонд новолно. Ёслолын арга хэмжээнд ойролцоогоор 600 мянгаас 800 мянган хүн хүрэлцэн ирж олон тооны одод урагдах төлөвтэй байна. Энэ жил Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангар хөргөх ёслолд оролцох хүмүүсийн тоо өнгөрсөн жилийнхээс бага байгаач өмнөх ерөнхийлөгчдийн үетэй харьцуулахад харьцангуй ихэд тооцогдсон хэвээр байгаа юм. Энэ бол үнэхээр Америкийн ард түмний баяр мөн. Үүгээрээ бид дэлхийд дахинд ямар хүчтэй болохоо харуулах завшаан олдож байна гэж ерөнхийлөгчийн тангар хөргөх комиссийн дарга Стив Керриган хэлжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тангар хөргөсний дараа баярын парад болж дараа нь цагаан ордонд түнтгэлийн цэнгүүнд оролцох юм. Зохион байгуулагчдын мэдэгдэж байгаагаар Popod Beyoncé Knowles Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тангар хөргөх ёслолын арга хэмжээнд дуулахаар болсон байна. Энэ арга хэмжээнд мөн дуучин Kelly Clarkson, James Taylor нар оролцох юм байна. Дуучид хүндэтгэлийн арга хэмжээнд үндэсний бахархлуулсан дуунуудыг дуулахаар зэгчээ. Алжирийн байгалийн ордод барьцаалагдсан иргэдийг суллах талаар Япон болон Америкийн нэгдсэн улс хамтран ажиллахаар болжээ. Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида Америкийн нэгдсэн улсын төрийн наримч генерал Хиллари Клинтонтой Вашингтонд уулзаж хэлснийхээ дараа хамтарсан хэвлэлийн баг хурал хийлгэсэн байна.
Япон улс терроризмыг хязгаарч төвчж тэсрүүлэхгүй гэж Японы гадаад хэргийн сайд Кишида мэдгдсэн байна. Иймд Алжирийн засгийн газар барьцааны хүмүүсийн амь насыг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг хүссэн байна. Япон болон Америкийн нэгдсэн улс цаашид энэ хэргийн талаар мэдээлэл цуглуулах болон бусад зүйлсээр хамтран ажиллахаар тохиролцсон болохыг тэрээр хэвлэлийн бахварлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ. Харин Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дараа Хиллари Клинтон Японы гадаад хэргийн сайд Фумио Кишидатай уулзаж ярилцахаас өмнө Алжирийн ерөнхий сайд Абделмалик Сиелалтай утсаар ярьсан тухайга хэлсэн байна. Аюул тулгараад байгаа барьцааны хүмүүсийг суллах ажил үргэлжилж байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улсын зүгээс бусад улс оронтой хамтран ажиллаж чадах бүхнээ хийн гэдгийг мэдгдсэн байна. Good afternoon, everyone, and welcome to the Бүгд найрамдах Зимбабве улсын дэд ерөнхийлөгчдийн нэг Жон Нкомо 79 наснда түрүү булчирхан хор тавдраар пүрэв гарагийн өглөө нас баржээ. Тус улсын ерөнхийлөгч Роберт Мугабе сэтгүүлчдэд хандан албан ёсоор мэдээлэл хийхдээ түүнийг Хараре хотын Гэгэн Аннагийн эмнэлэгт өгөөд болсон гэжээ. Хараре дэх Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам дэд ерөнхийлөгч Жон Нкомогийн гэр бүл болон Зимбабвегийн нийт ард иргэдэд эм үнэлэл илэрхийлсэн байна. Зимбабвегийн хоёр дэд ерөнхийлөгчийн нэг байсан Жон Нкомо нь албан үргийнхээ хугацаанд нас барсан 4 дахь хүн юм. Тэрээр багш улс төрчдүүдийг эх орныхоо тусгаар тогтнолыг олж авах үед гол зөвлөгч нь байж улмаар PF ZAP болон ZANU PF намын тэргүүнээр ажиллаж Зимбабвегийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон байлаа. Андын нуруунд хайж байсан Германы хоёр явган аялагчийг Чил хөтчийнх нь хамт олж аврах ажиллагаа амжилттай өндөрлжээ. Тэднийг олох үед биеийн байдал нь сайн, өөрсдөө ямар нэгэн тусалцаагүйгээр явах чадвартай байсан. Баасан гарагт Чилийн нийслэл Сантьяго хотод тэднийг хүргэсэн гэж тус улсын үндэсний онцгой байдлын газрын бүс нутгийн захирагч Мигель Минос мэдэгджээ. Аврагсныхаа дараа тэд нислэг тэрэгнээс хамтдаа бууж төрөл төрөсөдтэйгөө мэдчилсэн байна. Хөтчөөр ажиллаж байсан Педро Пабло Чилийн нийслэл хотоос ойролцоогоор 80 км зайд орших Мармолежо уулнаас 5200 метрийн гүн ангал руу унаж бэртэл авсан тул тэдэд цаашид аялан үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Тэрээр хөнгөн гэмтсэн тул санаа зовох зүйлгүй. Харин Герман явган аялагчид ямар нэгэн бэртэл аваагүй болохыг Мигель Минос хэлсэн байна. Хөтөч радиогоор тусламж хүссэн ч цагаагаар энэ тааламжгүй байдлаас болж аврах ажиллагааг нэн даруй эхлүүлж чадаагүй байна. Орой мэдээний төгсгөлд та бүхэндээ ойрын өдрүүдийн цаг агарын мэдээ танилцуулъя.